Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр зуны ихэнх сарын шинийн нэгний өдөр. Инженерүүдийн цай боллог маань Арангаа аймгаас та бүхэндээ хүрж байна. Өнөөдөр манай инженерүүдийн цай боллогийн маань зочин инженерээр Мөнхбаатар инженер маань оролцож байна. Спид Арангаа аймгийн Спид автосурын үүсгэн байгуулагч ерөнхий инженер ажилладаг манай инженер оролцож байна. За ингээ миний найз үзэгчдэд өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана уу. За энэ өдрийн минь та бүхэндээ хүргэе. За намайг Дэчмагийн Мөнхбаатар гэдэг. За энэ автын салбарт одоогоор 20 гаруй жил ажиллаж байна. За Speed авто сервисийг үүсгэн байгуулад одоо жил гарсан болж байна. Жил гарсан болж байна. Манай инженерүүдийн цай блогт маань ерөнхийдөө дандаа нэг 29 нэмэх тийм үү? Инженерүүд маань урьдчилан инженерүүд ингээд оролцуулаад ингээд явж байгаа. Ер нь энэ 20 жилийн хугацаанд өөрт тохиолдож байсан мөн анхны ажлын гараа эхэлж байсан тэр гоё түүхэн цаг хугацаас өөрөө бас нэг хуваалцаач. Анхны одоо ажлын гараа гэх юм бол одоо доктор авцуулжинээс ажээ биднес чинь нэг салбарын хүмүүс тийм нэг доор ажиллаж байжсэн. Тэгээд докторосоо гараагаа эхэллээ. Тэндээ бас нэлээд туршлагаа хөрөнгөлүүлсэн. Тэрнээс хойшоо одоо 205 даал сервист байсан. Тийм шүү 205 даал дээр. Тэгээд энэ ч одоо дандаа 205 даалцдаг тийм ажил хийдэг байлаа. Тэгээд одоо Арангаадаа ирээд бас нэг 9 жил болчихоо та. Тэгээ Арангаад ирээд 9 жил амьдрахтаа ер нь яг автын салбарт яг л байсан бас л. Байсан. Эндээ одоо тэгэл юм хийгээл одоо нэг яг энэ чиглэлээр нэг амьсгалаад амьдраад ирсэн хүн чинь тэгээд энийг орхиж чадахгүй ингээл явсаар яаж байгаа тэгээд нэг сервис нээчээд байж гин. Тэгээд энийг өргөжлүүлээд одоо юм хийгээл зөв. Би чамд Арангаад энд ирээд амьдрахтаа би ч бас автын салбараас жоохон хол байсан болов гэж бодож байсан. Ерөнхийдөө бол яг автын салбар дээр л тийм үү? Явж исэн юм байна. Харин өөрийнхөө яг энэ Speed авто сервисийг нээгээд үйл ажиллагаа явуулаад одоо жил гаруул болж байгаа юм байна. Жил гаруул болж байна. Зөв. Ер нь инженерүүдийн цай боллогийн маань бас нэгэн уламжлал болсон нэгэн асуулт байдаг. Арангаа аймагт юм орон нутагт үйл ажиллагаа явуулж өдрийн цайгаа ер нь миний өгшин хаана яаж хийж ууж ийн яаж байна. Тэрсээс хаваалцаач. Гэхдээ яг тэгээд нөгөө биднээс чинь нөгөө ажил чинь ямар байдаг вэ лэхөө зарим үед нөгөө цайны цагаар бол айгүй их ачаал ихтэй. Яг биднээс бол цайны цагаар бол цай уудаг хүмүүс биш шүү дээ. Эсвэл өмнө, эсвэл дараа гэсэн нэг тий. Яг гоо тэгээд тэр нь тухайн үедээ бас ямар хүн нөхцөл байдал таарах нь тий. Тэрнээс хамаарат зарим үед бол хүргэлтийн хоол аваад ичиж, зарим үед бол өөрөөсөө нэг гарынхаа хоолыг сайхан хийгээд ичиж иймэрхүү. Харин яг тэр гарын хоолоо хийгээд идэх хүнээр цаг хугацаа боломж бололцоо ер нь хэр байна. За ер нь таарах шүү. Таарах. Дандаа л ерөнхийдөө ингээд манай энэ блогоор орж байгаа инженерүүд маань тэгдэг байхгүй. Ерөнхийдөө бол өдрийн цай бол ерөөсөө л нэр үнэхээр алдаг оног тий. Яг хөө өөр юм нь өөрөөсөө энд тэнд ингээд яаж байгаа юм ингээд мэдээж тэр гаражт гэдэг юм уу сервис дээр бол жижигхэн өөрхөн газан билээдэгч байдаг юм хоол хийгээд ичсэн жижигхэн галтгой маягийн юм бол байж идэг. Тэгсэн хэрнээ яг өөрөөсөө тэрийг хоолоо хийж иж нэг бол арай үгүй байгаа байхгүй тий. Үгүй. Амжихгүй ер нь бол амжихгүй шүү. Тэгээд ер нь за ингээ гаднаас хоол авчраач гэдэг юм уу эсвэл бол за зарим нэг үйлчлүүлэгчид бас хоолондоо бариад ирдэг хүмүүс байгаа л та. Тэгээд ингээд сайхан идэж уугаад ингээ суух гэхээр нэг хүн ирээд ахын дэ нэг яаралтай явж байгаа, ийш явж байгаа, тийш явж байгаа. Нэг компьютерын ажиллагаа ажилтал хийгээд өгч гээд ер нь нэг тийм өдрийн цаг болоод тухтаа уудгүй. Тийм. Нэг босон суун. Тийм босон суун. Нэг уул нь байж идэг. Тэгээ нэг хүн ороод ирэн за та гээд ингээд нэг уудаас нь хоолунд идээ суугаад авах хэрэгтэй юм уу. За л гяс ахын дөө гээл те. Ер нь таньдаг мэддэг хүн ороод ирүү тэгээд одоо хаяа хоол аяал боснаа. Таньдаг хүн байж бол тийм биз дээ. Цайгаа уучаад та түр хүлээж байгаараа цайгаа уучаад байя гээл тийм үү. Зөв. За өнөөдрийн манай инженерүүд цай блогийн маань өдрийн хоол нь бол хорхог яг энэ сайхан гоё байгалийн үнэхээр гоё энэ жижигхэн бяцхан чөлөөнд бид нар гарч ирчээд манай Мөнхбаатар инженер маань юу хийж байна? Гарын хоолыг хийж байна, хорхог хийж байна. Тэгээд хорхог маань одоо тэнд гал дээр тавьчихсан бид нар ингээд одоо хүлээцнэт те ингээд байж байна. Тэгээд ер нь бол Арангаа аймаг бол үнэхээр гоё 100 цагийн үзмжийг бол олцсон байна. Өнөөдөр маш гоё дулаахан сайхан өдөр байна. Үнэхээр гоё ногоороо тий. Энэ жил дуншлага ер нь нэлээд гоё өнгөтэй болох шинжтэй биш. Тэг одоо саяхан бол бас манай нэг чинь сайхан бороо орлоо, засварлоо тийм үү ингээд. Саяхан чинь яг нэг цасан шуурга шуурцсан. Энэ завхан энэ баруун аймаг өдөр ер нь бол айгүй тийм болсон фэсээ яваад. Ер нь жилээс жилд өнгөө их
эрт засдаг. За тэгээ нөгөө аял зугаалын цаг чинь манай энэ аймгаар их дайрж өнгөрдөг. Тий. Одоо сүүлд одоо энэ ара комплекс. Тий арга. 100 бол нэг сар бол энэ рүү шоож байгаа шиг байна. Тий хот хүрээнээс өөдгөр энэ тэндээс ирнэ. Тэгээд гадаад хотод хүмүүс ирнэ. Тэгээд тэр үеэр ачаал ихтэн. Тэр үед бол хоёлаа ингээд нэг 5 үгсэлх зав байх юм уу? Юу өдрийн цай маа. Юу өдрийн цай маа. Харин өнөөдөр миний найз их гоё сайхан өдөр ирж таарлаа. Тэгээд бас танай нэвтрүүлгээр орохоор далиндуулаад бас нэг жижигхэн амс хийгээд ингээд сууж байгаа их гоё байна тий. Гоё чөлөө гарч байгаа. Дандаа ингэж нэвтрүүлгийг бол бас гоё өдөр болгон гоё цай уух юм байна. Өдрийн цайгаа уух юм байна. Өдрийн цайгаа. Зөө. Ер нь өгшөө энэ 20 жилийн хугацаанд тийм үү? Доктороос гэдэг юм уу чи ажлыгаараа эхэлж ийсэн гэдэг явдал. Тэгээд энэ хооронд одоо юу гэдгийг биднэрт маш хөгжилтэй зүйлүүд их тохиолддог шүү дээ. Нэг гоё бяцхан гоё хөгжилтэй гэдэг юм уу те дурсамжтай гоё үйл явдлуудыг гоё бас яриач. Хүний онгой энэ төр бас байж болно шүү дээ. Ер нь манай дээр орж байгаа хүмүүс нэг өөрсдийнхөө онгой гэхээс илүү хүний л онгой яриад байгаа. Тийм үү. Одоо надад чинь өөр тохиолдсон явдлаа ярьж болно шүү дээ. Тийм болно намаагүй те. Хөөе нэг юу яасан юм аа. Өмнө говьт ажилладаг гэсэн. За бүр өмнө говь. Тий, тэнд бас нэг сервис нэгдээ тэнд инженерээр ажиллаж байгаад тэгээд манай дээр нэг үйлчлэгээ хийлгдэг машины та нэг охин байсан. Тэр ингээд нэг 2 3 удаа үйлчлэгээ хийлгэх заавахын 4 70-ыг онж яриад ингээд одоо аавах юм уу өөрөх юм уу би анхандаа мэдэхгүй шүү дээ. Энд нэг өдөр уцтаад нөгөө танахаар үйлчлэгээ хийлгэсэн машин астгүйгээд болдгоо. Гүй тех ясгууд ингээд зүгээр асаа явсан юм чи тийм байхгүй гээд тэгээ очлоо. Одоо нөгөө аймгийн төв дээр юм чи ойрох юм чи тэгэл дахиад очиж юм чи яав энэ тэрэ гэж тэгсэн. Очоод дарах гэсэн чи коллектороос очиж. Тэгээ нөгөө тэр үе чинь коллектор холбогч байхгүй ингээд яваад энэ тэрэ гэж явчаад эргээд ирдэг хөхгүй. Эргээд ирсэн чи тэр авир нөгөө ээж аав нь ирчиж. Тэгсэн чи нөгөө эн чи юу илээ гэсэн би нөгөө ороод балмагдаал нөгөө коллекторын өрцөөс чи ягараа миний машины коллекторыг авцсан явд ингээд нэг ахгүй тэгж чинь. Гүн хаа нөгөө машин чи асахгүй мэсгөөс чи нөгөө гэж энэ манай найз зал байгаа ингээд хэлждэг. Тэгээд нэг хүний машин асах гэж очиод би нэг найз зал бол хүү хөргөө оргоо шахах юм. Тэгээд нөгөө коллекторын тавьд машинаа насах гэлээ асахгүй. Тэгэн чи ясах нөгөө чип төлхөр өгдөг шүү дээ. Чип нь ачиж. Тэгээ нөгөө яа дараацхгүй. Тэгээ нөгөө аав ээжийнхэн машин та бас яг нөгөө залуу хүмүүс бас нэг орой нэг хөгжим тавиаж байгаа дунд дандаа ингээл ингэж хэлсэн. Коллектор суулгаад. Дээрээс нөгөө нөхдөл бууж юу яаж явахдаа төлхөрийн чип нь гачгүй. Тэгээ тэр чип хайдаг юм болоод юу бас энэ дотор нэг юм байдгийг гэсэн чи би өчтөр нөгөө аав машиныг сэрүүлж явахдаа унгаач гэдэг нөгөө чи тэр аваар сандраал тэгсэн чинь хүү ор гэж ин суу гэж ин цай өглөө тэгсэн чинь за Мишель гэлөө янга гэлээ нөгөө огны нэр цай тэгчээ за манай Мишельтэй үергээ тэр удаж байгаа гэж ямар Мишель гэдэг тэгэд нэг бас нэг хөгтөө явдлаа байна. Тэгээд хүний мишээ асах гэж чад нэг айлд нэг өргө орцгож шахсан юм шиг байна. Айгу хэцүү юм лээ тийм. Иймэрхүү тийм ийм хөгжилтэй явдал бол миний найзлал тохиолдсон л та. Гэхдээ яг хүний юм гэхээр чинь тийм биз дээ. Одоо би тэр хүнийх нь хэмжээнд тултал ярьж чадахгүй тэгээ өөртөө бос явдал болоод яаж ч хүнд айл мишээ асах гэж очиод тэгээ контейнерын зэнэгчээд тэр үчиг нөгөө контейнер үнээр хөгжилтэй явдал шүү тийм. Зөө гшээ. Ер нь тэгээд одоо энэ манай инженерүүд тийм үү? Инженерүүдтэй болон энэ хэрэглэгч жолооч нартай тийм. Ер нь нэг тийм нэг гоё одоо яг нэг тийм одоо юу гэдгийг бяцхан гоё зөвлөө хэрэгтэй байхаар тийм үү? Тийм гоё шипи ч юм уу тийм зөвлөгөө байдлаар хэлээд юу байна гэж. За инженерүүдтэй гэвэл угаасаа биднээс бол одоо 20 жил ажиллацгаасаа хийгэн тийм үү? За шинэ залуу үе одоо шинээр гарч иж байгаа залуучууд байгаа тэднээс бол ингээд ороосоо дэшегээ ингээ өгсөөл явна. Яг биднээсийн замналаар явна. Гэтэ инженер гэдэг хэмжээнд ирэхэд бас хэрэг цаг хугацаа зарцуулах өөрийн логикийн тийм үү? Өөрийнх нь ингээ асуудал тэнгууд шинээр инженер болох гэж байгаа дүнэртэй ч гэдэг юм уу залуучуудаа хандаж хэлэхэд бол хичээнгүй бай. Ямарваа нэгэн зүйлийг сурах гэж байгаа бол тэрнийхээ төлөө мэдээд тодорхой хэмжээнд цаг зав зарцуулна. Биднээс бол тийм зүгээр шууд очиод нэг өдрийн 5 6 цаг ажиллаад сураад өнөөдрийн хэмжээнд бол ирчээгүй шүү дээ биднээс бол тэгэлгүй байх. Тий. За шинээр инженер болох гэж байгаа ч гэдэг юм залуу үедээ бол ингэж хэлмээр байна. Жохон цаг зарцуул, тийм ээ? Тэр зүйлийн төлөө сонирхолтой бай, тий, өөрийгөө хөгжүүл, болгоо ажиллуул гэдэг. Тий, нэг юм хэрхэн. За жолооч хэрэглэгч нартай гэх юм бол зүгээр эхний удаа техник үйлчилгээгээ сайхан хийлгэж. Ер нь бол манайхан ярьдаг тэр машин муу, энэ машин сайн. Ер нь бол эцэцэд бол муу машин гэж байдаггүй. Муу жолооч гэдэг юм байдаг. Өөрийнх нь одоо техник үйлчилгээгээ хийлгдэг үү гэдэг юм уу те одоо явдал ширүүн нөхдүүдл гэж ярьдаг шүү дээ те одоо нөгөө замын өөсөв гаргадаг. Одоо гэх мэтлэнгийн юм дээр бол зүгээр техник үйлчилгээгээ хийгээд мэрэгжлийн засвар дээр нь очиод тэнд нь даатгачих. Тэднээс
таныг хэдийн хугацаанд яваад юу хийлгэхийг чинь хэлээд өгнө. Ер нь бол эрүүл мэндэ биднээс бас нэг эмнэлэг дээр очиад даатгачих шүү дээ, тэ. Нэг хүнд яаж ийж чинь та нэг ингэ шүү дээ. Яг тэрнтэй адилхан биднээс бол автын эмчнэр шүү дээ. Ер нь бол. За баярлалаа. Саний чи нөгөө бид нар очиод эмнэлэгт очиод нэг эрүүл мэндэ даатгах гэж ярьлаа шүү дээ. Тэгс саяхан нэг судалгаа яваад байсан баг. Та бие хизээ та эмчт хамгийн сүлд очсон бай гэсэн эрчүүд асууж байгаа л да. Нөгөө эрчүүд бодож яг сайн санахгүй байна. Та машина хамгийн сүлд хизээ сервис дээр үзүүлсэн бэ гэсэн чинь. Тэдэн сарын тэдэнд тийм юм болоо би тэнд очиж үзүүлсэн. Яг та хийж гэнэ гэж байна. Манай эрчүүд юу тийм шүү дээ. Тэр шиг ерөнхийдөө бол яг манай жолооч нар бол сервис хандаад гэдэг юм уу те ингээд ерөнхийдөө үзүүлж харуулад ерөнхийдөө явдаг байх. Ер нь бол техник үйлчлэг гэдэг зүйлийг бол яг цагт нь хийж явах хэрэгтэй тийм үү? Энэ бүх зүйлэл одоо битгий мартаарай гэдэг байдлаас ерөнхийдөө бол зөвлөгөө өгч байна гэж бодлоо. Тийм аа. За. Тэгээ одоо сүүлийн чинь эмгтэй жолооч нар их болчихлоо тийм ээ. Тэгээд одоо юу гэдгийг энэ одоо манайх нэмшин бол ихэнхдээ одоо Японд жоохон хэрэглэгдээд бас нэг хэдэн жил болчиход орж ирж байгаа. Зарим машинд нь бол заавар зөвлөгөө номнууд нь ирдэг. Тэр номондор бол гарын анхны авлагууд байгаа. Тийм үү? Тэгвэл ихэнх машинууд нь одоо авлаггүй болчиход байна. Тэнгүүд яг үгээр нэг эмгтэн одоо аялал жуулчлалын үеэр бол дугуй нь хагарсан байгаа. Запас дугуй нь ханаа байгаа мэдтгүү. Тийм ээ? Энийг бол нэг одоо тэр эмгтэй жолоочны буруу биш. Би ч зовхгүй зүгээр засрын газар очиод те миний запас дугуй хаанаа байдгийг тийм үү? Дугуй товцоо хаанаа байх хэвээр дугуйгаа хайш нэргүү сул чангалдгийн. Энийг бол зүгээр санаа зовлтгүй асуух хэрэгтэй. Энэ бол байдаг юм. Яагаад гэвэл тэр машиныг жолоож байгаа хүн тэр техникийг заавал мэдэх ёсгүй. Тийм шүү дээ. Өөр мэрэгжлийн хүмүүс тийм үү? Их хүн үед бол одоо нэг жолооч гэдэг энэ мэрэгжил чинь бүр одоо жолооч гэдэг одоо энэ юу чинь мэрэгжил байсан гэдэг. Бүр ингээ нэг жолооч болохын тулд тийм үү 2 жил, 3 жил, 4 жилийн одоо тэр яг энэ техникумд нь сураад машина бүтэн задлж ухсардаг тийм ийм болоод төгсөж исэн бол одоо л орчин үед технологиод яваад агаад зөвхөн жолоогоо бариад яв дөрмөд биелүүл. Тийм үү? Одоо энэ тэр ингээд яриа ингээ хөндөө ярихад манай өөрөө Монгол улсын 1-р зэрэгтэй жолооч. Улсын 1-р зэрэгтэй тийм үү? Тэгээ энэ дээр ингээ ярихаар чинь Монгол улсын 1-р зэрэгтэй жолоочор одоо хүн болгоныг хооронд нь уралдуулад нэгийг тодруулъя гэсэн үг биш шүү дээ. Тэр хүн тэр машины бүрэн бүтэн арчилгаа тийм үү аюулгүй тээвэр мэврийн одоо дээр чинь нэг тээврийн жолооч гэдэг ингээд энэ тэр чинь угаасаа мэрэгжил байсан. Одоо бол биднээс энэ бол хэрэглээ болцсон тийм ээ хөө. Тэнгүүд яг одоо юу гэдгийг зарим нэг хүмүүс ирээд тэгдэж штэ эрэгтэй жолооч нар ч хүртэл ирээд тэгдэг дугуй хагарчаад дугуйгаа солих гэсэн чинь данхраадаа олдгоо ч гэдэг юм те машины данхраадууд өөр газар байна заавал нэг газараа байх албагүй те энийг бол санаа зовлтгүй ямар ч үйлчлэгээ хийлгэж байгаа газараас асуучих болно тэр бол нээлттэй ийм жижиг юмнуудыг асуухгүйгаас манайхан нөгөө нэрлэхүү зам гэдэг юм уу тэр нөгөө жоохон хол замд яваад ирэхээр өөрт нь бэрхшээл тулгархаар бодож эхэлдэг байхгүй тийм шүү дээ тийм маш зөв гоё сэдвүүдийг хөндөж хэллээ ярьлаа. Ер нь тэгээд одоо энэ автын зах зээл одоо юу гэдэг автын энэ салбарт өгшөө. Яг сүүлийн үед одоо яг Нарангаа аймагт юм орон нутгийн яг энэ техник үйлчлэгийн салбар гэдэг юм орон нутгийн авто сервисийн талын юм гоё онцлог юмнуудыг минь өгшөө яриач. За онцлог гэвэл намайг одоо хамгийн анх Арангаад ирэхэд одоогоос нэг 8 жилийн өмнө ирэхэд нэг 2хан сервис байлаа. За өнөөдрийн байдлаар нэг 10 гаруй сервистэй болчлоо. Аймгийн төв. Зөвхөн аймгийн төвдөө шүү. Энэ бол маш том дэвшилт. Яагаад гэвэл би өшөөж олон сервистэй болоосаа гэж боддог. Энэ бол юу гэхээр олон болох тусмаа тусдаа мэрэгшээд тэр төлөөрөө дагнаад тийм үү. Тэгээд хэрэглэгч үйлчлүүлэгч нар юу гэдэг одоо нэг нь мотор болох байсан бол моторынхаа хүн дээр очичдаг тийм үү. Нэг нь агрегат хэлэгч бол агрегатынхаа хүн дээр очичдаг. Ингээд төрөлчих хэвээр. Тэрнээс ч би ганцаар одоо арангалааг юм хийгээд би мундаг нэгэд явах энэ бол утгагүй. Жишээлбэл юу гэдэг нэг 2хан сервис байх үед тэр хоёроос ч сонголт байхгүй ч очихоос шаарга байхгүй. 10 20 30 40 л олчих юм бол тэрэн дундаас хин шилдэг. Мэдээж 10 20 30 40 хүн барилдвал нэг юм нэлээ төрүүлэх тодорхой тийм яг тэрнтэй адилхан. Тэнгүүд нэг одоо юу гэдгийг одоо аймгийн хэмжээнд арай цөөхөн юм шиг надад санагддгийн. Гэхдээ жил ирэх тусам нэмэгдээд байгаад нь би их баярлдгийн. Энэ бол байх ёстой. Ингэж биднээс одоо хүн болгон машинтай болсон тийм ээ. Өнөөдөр хүн болгон гар утастай болсон. Тэгээ одоо нэг аппликейшнууд ингээд хөгжөөд ирсэн. Техникийн аппликейшнгууд гараад ирлээ тийм ээ. Тэнгүүд эднээс айгүй зөв. Жолооч одоо нөгөө дөнгөж саний миний яриад дууссан яриа бол тэн дээр биш үү. Аккумуляторын барьцлыг мэдэхгүй бол аппликейшн гооход тэн зургаар гаргаад өгч юм тийм ээ. Одоо ингээд биднээс ингээд AI-аас ч гэдэг юм асуугаад ингээд явчих бас болж байгаа. Одоо тэгвэл одоо энэ орон нутгийн ер нь энэ автосурын онцлог гэж зүгээр явж хамсаж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр үйлчлүүлж байгаа машин гэдэг юм уу те
Одоо юу гэдэг ер нь одоо энэ спид авсан сервис нэг ямархуу үйл ажиллагаа чиглэлээр үйл ажиллагаа болж Наранга аймагт. За манайх уул нь бол миний яг нөгөө өөрийн дотоод мөрөөдөл маань бол найз нөгөө 205 тал сервистэйсэн мэдэн тий. Би чи энэ Нарангаад ирэхдээ 205 тал засах гэж ирсэн бохгүй юу? Мондөг байгаад. Амар. Яг хотын төгжрлөөс угцсан хотын тэрэг утаас тий утаар унаа тийм эрүүл байгаад одоо ийм сайхан байгальд гарч ирээ тий. Эндээ 205 тал засах гэсэн чинь яг намайг ирэхэд Нарангаад 205 тал бараг л байхгүйсэн. Энд угаасаа үз хүн байхгүйгээ дандаа хотлоо явж үзүүлдэг нөхдүүд тийм үү? Тэгээд би чинь одоо Нарангаад яг тухайн үед миний санаж байгаагаар 11 бүрээс 10 ширхэг заяа. Юу 10 бүрээс гэж байсан шүү дээ. 10 бүрээс нэг 15 6 ширхэг, альпарт нэг ширхэг, система 2 ширхэг гэсэн шүү дээ. Бүр сайн мэдгүй. Би ч Аранга өөрөө хамгийн анхны хайбрид сервисийн нээсэн бохгүй юу? Оо зөв. Уулнууд нэг хуваараа гашаандаа хийж байсан. Зүгээр яг хайбрид машины тоол хэлж байгаа болохоос Аранга аймгийн нийт машины тоогууд хэлээгүй шүү. Зөв. Би бүр гайхсан. 10 жилийн өмнө ингээд болоход нэг чиний гаранд багтах тоото аймаг байныг бол арайч бас үгүй юу тий. Яг зөвхөн хайбрид машин. За ингээд хайбридийн салбар руу би орлоо. Одоо би нэг 205 талч олдгоо яагаад хэлж байна. Амдмаар байна шүү. Амдмаар байна шүү. Орлого олмоор байна. Таваанаас олмоор байна. Хайбрид руу орцсон. Нэг голны яаж гэх биднес инженерүүд те. Биднес өнөөдөр нэг сул зөксөд, маргааш нэг сул зөксөд, магадгүй нэг сар амраад ирж болно. Биднес технологи манусыг хүлээдгүү. Тэр бол тасраад явчихдаг. Тийм ээ? Тэг шүү дээ. Өдрөөрөө л машин одоо юу гэдгийг машин технологи хөгжиж чинь те. Шинэ одоо ингээд дэвшилтүүд гарч ийн тэгвэл биднээс хүлээдэг учраас би тэрийг орхихыг хүсэж байхгүй. За 205 тал болдохгүй ч эшгөө Арангаад ингээд зүгээр сууж ий тийм үү? Тэгээгүү. Тэгээд хаврид руу орлоо. Мэдгүй юм гарна штэ. Тэгээд эргээд өөр салбар руу нүдэж эхэлж байгаа байхгүй. Өөр юм руу нүдэж эхэлж штэ. Тийм үү? За яг хоо ерөнхий ойлголт бол надад байна. Тэрэн дээрээ жоохон баяжуулах хэрэгтэй тийм үү? Баяжуулаад ингээд жоохон өшөө өргөжүүл. Тухайн үед чинь яг одоогийн шиг YouTube-ээс ч гэдэг юм уу ингээд яадаг тийм яг YouTube компьютерд YouTube-ээс ганц юм хайж болтгол байсан байх л та. Тийм одоо нэг чинь ингэж яа хөгжөөч гэдэг юм уу янз бүрийн тийм юмуд бол байгаагүй. Нөгөө будаа идэх боломж байхгүй. Тэгээд одоо нөгөө Казак бороо руу ч юм Ербол руу Ербол ч битэр чи юу ч доктор дагч 2007 онд тахгүй юу? 2007 онд Ербол нэг юу асаач гэсэн. 10 бүрээс. Тэдрийг ноцож байгаа манай хүн асаачаад хоёулаа хайбрид руу орё гэд надад санал тавьж ирсэн. Тэнгүүд нь би тухайн үед нь их муухай юм хэлжсэн. За яах юм бэ гоо? Тийм үү? Мань батарейр орохгүй гэдэг орохгүй. Батарей гэж хэлээгүй тэр үед нь. Яасан гэсэн чинь нөгөө манай доктор дээр чинь нөгөө Жакагийн батраалууд их хэрж үйлчлүүлдэг гэсэн шүү дээ. Тэгээд нөгөө батраал үзэж байгаад би тэгтээ нөгөө өдөө дуус батраалаа харуулангуудаа хэлж байгаа шүү дээ. Өшөө Монголд энэ тарилын ус унахгүй. Тарилын ус. Тэр чи тарилын ус явдаг гэсэн. Одоо хэдүүлээ яах нь вэ? Энэ гой жирнүүд янзлээ. Энэ бол тий Монголын одоо ийм хэцүү ширүү уур амьсгалтай ийм хэцүү замд бол энэ жибэл явна мөн гэдэг амар тэгсэн чинь одоо амбалууга алгадуулсан бохгүй юу? Ер нь бол найзтай нэг үед хэлээд уучлаарай. Тий үзэж байгаа бол бас яг Аранга аймгийн хабрид сервисийг анх нээжсэн гэрч бас одоо ерөнхийдөө Аранга аймагт би бас ингээд нэг одоо манай амаатнууд нах талынхын шийдэн бон тэр байдаг шүү дээ. Яг спид нөгөө энэ сервис нээж яхад тас нэрээгүй юу. Тэгээд энд яж манай нэг ах トゥ бүр ирээ тэгээд өө сайн байхын дүүгээ. Чамаг ер нь ингээд Аранга аймагт бол бас хүн болгоод бас тандгийн байлээ. Тэгэхээр одоо яах аргагүй Аранга аймгийн хабрид засварыг анх үүсгэн байгуулж исэн гэдэг юм уу. Тэ ер нь агрегат тал дээр ч гэсэн ч бас нэлээд асуудлуудыг бас шийдэж өгч исэн байх л гэж найз нь ерөнхийдөө бол боддог шүү дээ. Тий яг уу энэ нөгөө ийм хотод бол биднес сонголт ихтэй буюу параметрал авахд их боломж юм тийм ээ. Ингээд нэг захын юу гэдгийг айл нэг шараад ч гэдэг юм явж чад авчихна. Манай энэ чинь яг машиныг зөв онцлох хэрэгтэй. Хамгийн гол нь зөв онцлоод тэр зөв онцлогоон дээрээс яах нь яг хэрэгтэй сэлгэн аймагт байхгүй бол хотлоо захина тийм үү? Хотлоо захад өнөөдөр захлаа маргааш ирнэ. Маргааш ирээд тэр сэлбэг таарахгүй л яах вэ? Дахиад буцаагаад нөгөөдөр энэ хамгийн том асуудал учраас яг л онш одоо агрегат талдаар гэдэг юм уу таагшраар өнгөлөх тийм ээ? Явахд анги даяалангой хөдөө. Одоо явахд анги бол аймгаар бол гайг байгаа хөө гэхдээ. Тий байгаа. Тий ер нь бол яг ховор машинууд бол жаахан тий. Тийм байна. Яг хотоос авдаг гэдэг юм уу тийм үү? Яг энэ цэцлэг электроник талын хөдөлгүүрийн электрон удирдлага систем талын тий ганц нэг сенсор датчик гэдэг юм уу? Иймэрхүү юмуд бол яг ховор. Тэгэхээр яг л тэр зөв оншиг тавих хэрэгтэй. Зөв оншиг. Одоо юу гэдэг нэг алдаа нэг кодны ард 5 алдаа явж идэг тийм ээ. Эхлэхний утсаа юм тасарсан байдаг юм уу? Эсвэл яг нөгөө мэдээлэх сенсор нь гэмтсэн байдаг юм уу?
Ингээ энэс болоод эсвэл бүр дараагийнх одоо юу гэдгийг хөдөлгүүр дээр ирэхэд нодрон голны одоо BBT-ийн гол нь хэрэгцсэн байдаг юм уу. Тэгтэл наагур өчнөө юм үтсэж байгаа байхгүй. Тэмүүл яг тэр оншиг тодорхойлохын тулд наа айгүй их хугацаа. Тэгээ хүмүүс тэрийг зарим одоо манай хэрэглэгч нар бол ойлгодгоо. Одоо биднээс ингээд зүгээр нөгөө яг ороод ирэнгүүт наавна гэдэг ингээ хүлээлттэй байдаг гэж боддог юм шиг байна. Зарим үед яг тэнгууд манайхан чинь нэг нь орж ирэхгүй шүү дээ. Нэг орж ирэхээр 3 4 4 5-аараа ч гэдэг юм ингээ ороод идэг. Тэр үед бол яалчгүй ингээ жоохон хүлээлэх юм гарна. Тэгээ техникч өөрөө юу вэ хөө нэг болт тасрахад цаг хугацаа яас их ороод ирлээ те. Яг тийм. Зөв. Ер нь нөгөө чи би ч одоо хэд нэг юм уусаар яриад тэр гэж хахад хэлдэг шүү дээ. За огшоо маань одоо бэлэн мөнгө байхгүй. Ноолуур байна гэдэг. Яг үнэхээр ноолуураар одоо ажлын үйлс аваад байна уу? Төлбөр тооцоо хийж юм. Яг үний юм уу? Мэж одоо нэг ер нь 60 хил ноолууртай болчихлоо гэдэг нэг товроод яриад байсан. Одоо үнэхээр яг өдөө одоо аймгийн төв дээр ч гэдэг юм одоо юу гэдэг яг тийм бэлэн мөнгөөр биш ноолуураар ч гэдэг юм уу. За одоо юу гэдэг нэг өхөр адуугаар ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнууд байх уу? Байх. Үний амьдрал шүү дээ. Тий. Тэгээд тэр чинь юм шүү дээ. Одоо юу гэдгийг ноолор бол нарга тийм ээ. Нарга байсан. Нарга байсан. Найз чамдаа найр гэж ярьж байгаа. Ийм хөдөөнийхэн чинь удирдлын чанартай мөнгө болно тийм үү? Байнга бэлэн мөнгө гар дарна байхгүй. Тэгээд нөхцөл нэг Улаанбаатарын болоод тэдэн сарын тэдэн цалин маань орно тийм үү? Тэр өдөр машинаа засуулна, цагийн төлөвлөгөөтэй хөдөөнийхэн тийм бахмаа нэг ажил гарвал аймгийн төвлөө орж ирээд нэг хүүхдээ сургууль соёл гих далиндаа машин төргийн янзлуулна тийм үү? Тэгээд тэр үед бол бас нэг тиймэрхүү яриа өрөө үүснэ. Тэрийг бол үүсэхгүй тэгээд хүн бас болох чинь нэгээрээ тийм үү. Дээр үед бол мөнгө агах тийм баатрал байсан шүү дээ. Сая ноодор яриа ярьж илаа тий. Юу гэдэг нөгөө мал хуйгаар тооцоо их барь. Тэгээд зүгээр яг тэр нарийн л даа тий. Ер нь бол өдөө орон нутагт бол яг Улаанбаатар хотыг ч гэдэг юм уу тий. Ер нь хөвчлэн зүгээр энэ онцлог гэдэг зүйлийг нь л би чамаар хэлүүлэх гээд байгаа зүйл нь юу юм бэ гэхээр хотод одоо юу гэдэг нэг ингээд юм одоо болохоо байлаа гэхэд чинь юу яадаг штэ. Сэлбэг хэрэгчлэн одоо солиоч гэдэг юм уу тийм үү ингээд одоо сэлбэг хэрэгчлээ дагнсан барьц янз ингээд газрууд байж байгаа тийм үү тэдэрлээ хүмүүс өөрчлөлт авчдаг бол арангаад замцуур явж байгаад нэг асуудал үүсчлээ. Тэгэн гот ерөөхдөө би зүгээр миний бодлоор л орон нутагт байж байгаа хүмүүсээс амар айгуу тийм скил шаардах болоо тийм үү яг тэрийг нэг Улаанбаатар хүртэл аргалаад өгөөч гэдэг юм уу тийм ингээч тэгээч гэдэг юм иймэрхүү юмнууд бас нэлээд байна уу? Байна шүү. Тэр бол байдаг асуудал. Юу гэдгийг одоо нодлон нэг тохиолдсон явдал байна л да. Цааш нь одоо дилерийн машин авцсан. Тэгээ нөгөө машин нэг хөдөө явж байгаад одоо юу гэдгийг нэг юм болохоо хийцэн тийм ээ. Тэр бол ялч жанаам нь болохоо хийчихэд ингээ манад ирсэн. Тэгээд одоо энийгээс харгалаад ингээд өгөөч гэдэг. За тэнгууд нөгөө дилерийн машин дээр чи хамаагүй оролдож болохгүй. Яагаад гэвэл тэр чин дилерийн одоо баталгаатай бас маасл техник үйлчилгээг нь хийдэг юмтай тийм ээ хөө. Тэгвэл тэрэн дээр ингээд яваад. За зүгээр энгийн одоо юу гэдгийг хувь хэрэглээ нууж байгаа өөр нэг дилерээс авах машинууд байх юм бол заах энэ нэг хотолт нэг аргалаад өгч тийм үү. Биднээс ингээд аялал зугаалгаар ийшээгээ явж байгаа нэг тэрхийн цагаан нуур орно хөвсгөл орчоод уцна. Тиймэрхүү юм тохиолдсон шүү дээ. Тэгээд тэрэн дээр чинь жиг урах ханаа сэтгэн шүү дээ тий. Ямар машиныхыг тааруулж болохоор байна. Болохооргүй байна уу тий. За жишээлбэл жанаам тааруулаад тавилаа чинь тогны гаргалт нь ямар байх вэ? Наацх нэрмэн таарахгүйгоос өсвөлөл ишгивнийхэн намрын цаанаанаас өсвөлөл гэж асуудал гарна шүү дээ. Тэр болгон дээр бол яг хуу тэн дээр олон жилийн туршлага хэрэг болдгийг. Тэгж байх. Тий. Одоо яадгийн хаана яах вэ? Яаж өөрчлөлт болох вэ? Тийм үү? Хөдөлгүүрийн эргэлт хэд байх ёстой юм? Тэгвэл ирмэний дамжуулга нь ямар байх ёстой юм? Тийм үү? Ингээ энэ дээр ингээд бас юм байна хөө. Тэгээд тухайн үеийн нөхцөл байдлаас нь хамаарал за энэ техникийг ингэж янзлээ. Ингүүл болох юм байна гэдэг. За нэг тэдэн километр бол явчихнаа. За явчихна баталгаатай болчихно. Тэрийг яг албан ёсны юу гэдгийг Toyota-гийн машиныг ч гэдэг юм уу, Альцгөл Hyundai-гийн машиныг ч гэдэг юм уу үйлдвэрсэн инженер харуул гомдохоор ахгүй. Энэ яагаад тийм үү? Ийм юм хийж вэ гэдэг. Тий, хийж. Одоо тийм нэг юу гэдгийг яг мэрэгжил нэг нөхдөд одоо яг нөгөө агсан төвчний гэдэг юм уу те. Одоо тэр нөгөө үйлдвэрлэгч улсын инженерүүд харах юм бол бас л гомдмоор гэдэг. Гомдмоор гэдэг юм эсвэл би боддог нөгөө тэгтэл одоо гадны хүмүүсүүд ирээл ингээд нэг жуулч мууч ч юм уу ирээд ингээд явж байгаа хөөр хөдөө хээр газар гэдэг юм уу те нөгөө дугуйн харахад өөртөө шууд ингээд данхраатаа дугуйгаа нөхөөл барайл ингээд явгууд ямар амар юм survival skill айгу өндөртэй юм байж гэдэг юм хүмүүс ингээд монголчуудыг бас ингэж хардаг штэ тийм үү. Тий. Тэгээ би бодгийн энэ манайхан нэг ярьдаг штэ монголчлц
унтсан гэд. Тэр үгийг нэг тийм унтраагаад байгаа юм шиг. Би тэрийг эсрэгээр нь боддгийн. Үгүй ээ. Бүр олон улсад ярих юм бол ингэж байгаа шүү дээ. Япон төмрөөр тийм үү? Тийм үү. Япон төмөр. Дээрэс нь герман технологиор Монгол инженер хийсэн юм бол эвдэрэхгүй гэж байна шүү дээ. Ер нь бол тэгэнгүүт юу гэсэн үг вэхээр нөгөө нөхдүүд болол яг технологийн дагуу одоо сая гэхэд өчигдөр би YouTube үзчихлээ. Тэрэн дээр манай Монголын нэг аялагч залуу Mercedes-Benz Sprinter гэдэг машинтай явж байгаад Европод явж байгаад жанаам нь нэвтэрсэн байна. Тийм үү? Тэгээ үгүй турбан хотлоо явчих шүү. Турбан нэвтэрсэн байна. Тэгээ тэр турбан олдохгүй шинэ захиалгч уучлаарай энэ бол үйлдвэрлэлээс одоо хасагдсан юм байна. Тэгж байгаа хуучин сэлгүүн дээрээс нэг ийм адилхан турбан оллоо. Тэгсэн чи тэн дээр яасан? Манай монголчууд наасан комент бичээд за тэгээд сайн муухагаар янз янзаар л бичиж л та тийм үү? Одоо балар ритмийн машинт яваад байдгийг. Үгүй тэр бол хүний сонирхол. Хүний унжгаа хөлгийг хизээч хүмүүс муулчлахгүй тийм ээ. Тэгтэл яасан зарим нэг нь бүр хандив цоглосон байгаа шүү дээ. Тэгээд манай тэр залуу хэлсэн шүү дээ. Баярлаа. Миний дансын дугаар ингээ ол тавиа те. Манай нэг монгол залуу ингэсэн. Энэ нөгөө монгол хүмүүс энэ дотор болохоор нэг жоохон алцаад байдаг юм шиг санагддаг мөртлөөсөө яг ингээ өөр улс оронд явж байгаа техник саатахад тэр техникийн төлөө одоо биднүүстэй энэ техникийн хүмүүс ингэхэд нэг нэгэндээ туслая, болгоё, бүтээе гэсэн юм сэтгэхгүй. Үгүй ядаж тийм үү? Очид тусалдгүй юм гэхэд 5 төгрөгийг болгоход тэргүүнд бас нэг хэдэн еврош гэдэг юм уу доллар болно шүү дээ. Тийм ээ. Тэнгүүд энэ бол би монголчлох сэтгэлгээг бол бас тийм буруу зүйл гэж боддгоо. Миний хувьд бол тийм. Энэ бол яг арга ядарсан үед зогссон байгаа өвлийн үүдэнд хүн хөлдөөд өгөх гээд машин асахгүй байхад аргалаад аймагд өвлө оруулж ичээс удаач надад байна. Дээр юм бүр яв хажирав те. Нөгөө юуны борцогдох компьютер шатчихаар асгаа байчдгийг шүү дээ. Тэр чинь тэгээд нэг карбюратор системийн аргыг бодож олоод тэр чинээс туслын системээр ингээд бензин өгөөд асаагаад оруулж ирж байна. Энэ бол яг уу яг тулсан газар бол амт хийгээд орж иж болж штэ. Энийг бол би үгүйсэхгүй. Энийг бол ийм сэтгээд хийж байгаа манай өөр өчнөө олон инженерүүд байлгүй яах. Тэ? Одоо энэ сүүлийн энэ офроуд уралдааны инженерүүд маань дандаа сэтгэж штэ. Тэднээс бол аюу агуу байна. Би бол тэрийг бол үгүйсэхгүй. Монгол инженер буюу дээрэс нь тэр монголчлох аргыг бол тийм муу зүйл гэж бодохгүй. Хэд их буруугаар биш. Зөв талд нь шүү. Тооцоололтой. Тооцоололтой. Тэрнээс биш бас хитргийг буруугаар монголчилж болохгүй л дээ нөгөө бенз Монгол унлаа гэсэн чинь нэг асуудал байж. Яг нэг техник үед нөгөө байжсан ч тэгж байгаа шүү дээ. Нэг ах хоёрснод ах нь зорч тэргийг бол нэг баг төмөр утсан хоёрт ганцхан суухгүй наадах ч хараа шүү дээ. Ойлгохгүй. Нөгөө Япон тэрийг унтчаа те. Наадах гэж болж ойлгохгүй мэнэ зүгээр ахын. Чи наатга янз л гэдэг. Ах нь орс тэргийг бол нэг төмөр ус бах хоёрт байхад бол ганцхан суухгүй. Тийм одоо дээр үеийн одоо нөгөө бурхан инженерүүд бол байж байгаа шүү дээ. Ингэсэн. За. Ер нь бол манай инженерүүд үдийн цай блог маань манай Тод Аплекс буюу те Улаанбаатар хотод сансар 850 ардтар байдаг энэ сервисээс ерөөдөө дугаар одоо хийдэг бол өнөөдөр ингээд Арангаан аймагт ирээд те энэ Булган уулын одоо зүүн суганд гэх юм уу тий Цэцэрлэг хотоосоо энэ манай Цэцэрлэг хот шүү дээ тий энд ингээд маш гоё байгалийн юм гоё газар хийж байгаа бол баяртай байна. Тэгээ бас зориод ирсэн найзтай бас их баярлж байна тий. Ер нь тэгээд одоо автын зах зээл гэдэг юм уу автын инженерүүд гэдэг юм уу манай засварчд маань ер нь бол одоо бол бид нэр арай өөр төвчнөл байна л да. Манай дэг 2000 оны ихээр яг энэ автын салбар руу орж ирэх үед бол бас Японд тэрэг студийл ховор байлаа тийм үү? Автомат хороотой машины тос автомат хорохны тос солино гэдэг зүйлийг мэдэхгүй л байсан үе шүү дээ. Ер нь бол тийм үү? Энэ ченжерээр одоо нөгөө сольдог ченжерээр сольдог мөлдөг гэл тэ. Анх бид нэр ингээд урагшааны үзэсгэлэн дэнтер яваад тэнд хорохны тос сольдог ченжер гэдэг ингээд компрессор ажилладаг. Амар дуутаад түшгэл туураад ирж амар сольдог байл. Энэ тэр ингээд одоо зүгээр ингээд бодож байхад одоо бодод бас яг энэ автын салбар төгсөөд гараад ирж байгаа инженерүүд үүнэр байна. Манай автын автомашин хэрэглэгчд байна. Бид нар бол үнэхээр одоо бол мэдээлэлээр тийм 100% хангагдаж байна. Өөрөө хүсэх юм бол маш олон талаас тийм ингээд одоо мэдээллийг аш олон суугаар ингээд авчиж болж байна. Харин зөвхөн яг хөөр энэ инженерүүд буюу энэ автын салбарын маань засварчд инженерүүдийг бол бас AI гэдэг юм уу тийм үү? Ямар нэгэн програм тийм технологи бол бас төдийлөн хангаж чадахгүй бас иймэрхүү мэрэгчлүүдийн нэг гэж найсал боддог юм л да. Зүг тэр бол үнэ. Одоо юу гэдгийг манайд ч хүртэл ингээд энд эндээс гэдэг юм хүмүүс холбогдоод тийм ингээ уцаараа сайн байна уу одоо танах ийм засвар мөн үү те спид авцаарс мөн үү мөн байна энэ тэрэнгүүд за манай машин ингээ болдгоо хастдгоо за тэнгүүд
Уцсны занаас холбогдож байгаа. Би тухайн машиныг харахгүй байгаа тийм үү? За монын асуун тийм үү? За яасан чи яг тонцлоод унтарсан юм уу? Яагаад ингэ асгаа байж ингэ ярьдаг. Тэгтэл өөдөөс тэгдгийг AI-аар асуусан. ChatGPT-гээс асуусан. Уучлаарай. Энд чинь ChatGPT хязгаа гарсан. Биднээс ажиллаад хэдэн жил болж байна. Тэр бол зөвхөн онлын дагуу зүйлсийг тийм үү? Ийм байх магадлалыг дэвшүүлж байгаа болохоос яг өөрийн биеэр үзээгүй зүйл байхгүй юу? Тийм биз? Тэгтэл биднээс өөрийн биеэр үзлээ. Бас эн чин өчнөө олон жилийн туршлага гэдэг юм байна, тийм ээ. Тэгээ ингээд ингүүд за тийм байна, тэрэндээ байна. Эсвэл тийм үзчих те. Ингээд ингүүд зарим хүмүүс бол үнэхээр утаснаас баярлаханд дансаа өгчөөрэ яг болцсон шүү гэдэг. Энэ бол юу гэж байгаа гэхээр зарим нэг нөхдүүд байна бас. Одоо энэ ноу гэх юм уу те. Одоо энийг нуугаад тийм үү авцалж үзвэл заавал ингэ үгүй. Энд чинь нээлттэй байх зүйл байхгүй юу? Өнөөдөр яг одоо юу гэдгийг 90-ад оны их үеэр элбийг нууцалдаг гэсэн бол одоо элбийн нууцыг задлаад мөнгө олж штэ тийм үү? Биднээс бол яг хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэр хороопонд гэдэг юм уу те? Яг тийм английн тос орохол тэрийг нь төгөх хэрэгтэй. Тэгтэл зарим нөхдүүд бол хороопны тос улаан байдгаа л гэдэг ойлголттой байгаа. Тийм учраас одоо юу гэн одоо энэ өндөр шаталтай хороопнууд арай шингэн тос гэдэг ч гэдэг юм уу тийм ингээд янз янзын юмнууд бол байж л байгаа л та. Ер нь бол одоо яг манай энэ инженерүүд үдийн цаа блогийн маань бас нэгэн бидний бас энэ нийгэмд хэрэгжүүлэх гэдэг юм бодож баримталж явж байгаа нэг зүйл нь юу юм бэ гэхээр яг юм инженер засварчд гэдэг юм уу тийм үү? Сонирхсон одоо юу гэдгийг хүмүүсүүд бол яг энэ манай энэ 20-од жилийн түүхт одоо юу гэдгийг туршлагатай энэ манай блогт оролцож байгаа энэ инженерүүд маань тий инженер гараад төгсөөд ороод ирж байгаа ч гэдэг юм уу тий жоохон туршлага судлаа энэний талаас туршлага судлаа энийг нь үзье мэдих юм бол бидний хувьд бол үнэхээр одоо юу гэдгийг зааж сургахад тийм 100% нээлттэй шүү гэдэг найз нөхдөд бол бүх блогийнхаа дугаард тэр хэлж байгаа л та. Тэгэхээр үнэхээр одоо юу гэдэг манай нэг блогийн доор зөвхөн л өөртөө мэддэг бусдад заадаггүй нэвтрхий толинууд молнууд ч гэдэг юм иймэрхүү юм комментууд ороод ирсэн тэр байж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр үгүй бид нэр үнэхээр хүсэх юм бол тий одоо юу гэдэг ингээд энэ сургалтуудыг та хэд маань тийм үү сонирхож байгаа бол хөдөлгүүр агрегат бол агрегат цахилгаан бол цахилгаан тийм үү тэр өдрөө систем бол электрон системээр одоо юу гэдэг манай оролцож байгаа инженерүүд сургалт явуулах бол бүрэн боломжтой бусдад бид нар бүгдээрээ мэдлэгээ түгээе тийм үү тий үнэхээр одоо юу гэдэг чи нөгөө нэг тухайн үед элбийг нууцалж мөнгө олдог байсан бол одоо элбээ задлаад мөнгө олж ийн гэдэг ч тийм үү өнөөдөр үнэхээр одоо юу гэдэг ноу хау гэдэг юм манайх дээр л зөвхөн энийг хийдэг энэ төр гэдгээсээ илүү бид нэр энэ Монгол улсад байгаа нэг сая автомашин байж тийм энийг одоо юу гэдэг ганцхан мөнгө код тэрний ноу хаугаар бүгдийг өвөө хурж үйлч чадахгүй л байхгүй тийм учраас бүгдээрээ сайхан бие биендээ мэддгээ хуваалцъя мэдлэгээ тэлье хуваалцах хамтдаа хөгжиж гэдэг зөв тэнгууд одоо яг таад хийж байгаа энэ зүйл зөв би энэ дээр яадаг гэхээр ингэж боддгийг миний хувийн бодол шүү одоо хүмүүс тэр одоо эднээс хамгийн маань уучаад те нэвтрхий толио байж ингээд үгүй одоо жишээлбэл нэг хүн зүг зүгээр ингээд сууж яхад нь би очиад чи ийм мэдмээр байна уу гэж хэлэх биш. Тэр хүн өөрөө надлаа зорих хэрэгтэй байхгүй юу? Би ийм мэдмээр байна гэдэг саналаа надад өгжиж би тэр хүнд ийм байдгийг ийм очиртай байдгийг тийм үү? За бүр нарийн төвшөнд нь гаргуул бас нэг өөр төвшний юм ярина шүү дээ тийм биз дээ. Ангийн шатны битгэдэггүй нь ийм байдгийг, дунд шатных нь ийм байдгийг, дээд шатных нь ийм байдгийг. Тэгэхгүй болонгод манайхан нэг чимээгүй хажууд ирж суучаад тэр юу ч хэлдэг юм бэл. Хүн орж ирээ сайн байна уу хүнтэй мэдлэл адилхан сайн байна уу шүү дээ тий. Тэгтэл тэхгүй чимээг зогсож байхад нь би мэдлэлтэй тэр хүн дуурахгүй ангууд юу асуух гэж байгааг би мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд эхлээд өөртөө нээлттэй бай. Юу сурах гэж байгаа одоо энэ залуу хүнтэй хэлэх тийм үү. Одоо та нар жоохон мэдмээр байна. Тий мэдмээр байна. Жоохон өлөн бай. Өлөн ямыг жоохон сурах хүсэл эрмэлзтэй. Өлөн гэдэг нь хоолносны өлөн биш тий. Эрдэм мэдгийг одоо энэ автын салбарын өлөн бай. Тэгэнгүүт тэн дээр яах нь одоо нэг үе бодвол хардаа YouTube-с мэдээлэл авчиж чинь тийм үү тодорхой хэмжээний мэдээлэл одоо биднээс хийж байгаа нэвтрүүлэгч хүртэл зүгээр жолоочоос ахгуулаад инженерийн төвшөнд нь хүртэл бүгдийг мэдээлэх боломж байна. Биднээс 20 жилийн туршлага байна. Би бол тэгж боддог. Энээсээ яах нь та нарт хэрэгтэй зүйлээ хэлээд үгүй аваад мэдээж Монголд байгаа 1 сая орчим машин би хаа байгаа одоо арангаад байна те. Тэгт би өмнө говьч гэдэг юм уу дорнод гэдэг юм скватерт байгаа хүмүүст хурц үлчиж чадахгүй учраас биднээс хоорондоо холбоотой байх хэрэгтэй. Холбоотой байх хэрэгтэй. Магадгүй манай арангаагаас нэг нөхөр ийшээ доронтлооч гэдэг юм явж байгаа тэнд нэг машин болохоо байлаа гэхэд холбогдох хэрэгтэй байхгүй юу? Тэр над дээр үйлчлүүлдэг чи машин байлаа гэхэд чи би хэлнэ шүү дээ. Тэр зүйлийг нь тэр цаг хугацаанд нь хийсэн учраас нөгөө хэдий хийх гэж байгаа цагийг
товчилж штэ. Энэ цаг хугацаа ч өөр айгуу чухал асуудал. Тэгэлгүй яах. Тий. Бүтэн нэг машины учрыг олох гол хөөгөл гэдэг юм уу те. Тий. Гэтэ ерөнхийдөө бол манай инженерүүд бас асуумж массан авч явах хэрэгтэй л те тийм үү. Юу хэлж ийсэн яажсэн гэдэг. Яг анхны бид нар хийдэг дугаар дээр ч үл ярьж л байлаа. Иймэрхүү машинууд дээр ийм кейс болж байсан, тэгж ийсэн, айгүй удаа үзчихсэн. Тэгсэн чинь урд нь яг тийм хийлэгдсэн байсан гэдэг. Ингээд очрын олж гэж ярьжсэн шүү дээ. Яг тэрэн шиг ерөнхийдөө бол асуумжуудаа маш тодорхой аваад тийм үү. Ингээд явчихвал бас хин хинийхээ цагийг хэмнэх байх. Ер нь бол одоо юу гэдгийг чамаас сонирхоод нэг асуухад хамгийн удаан гэдэг юм уу толгой эргүүлээд айгүй удаж исэн машин. Ямар машин байсан бэ? Юуны засвар дээр байсан бэ? Моторын засвар дээр машин байсан. Хөдөлгүүр дээр. Мэж бас нэг хэсэг мотор бадаг байлаа шүү дээ. Тий. Тэрэн дээр их үт сайн нэг бэмби байсан. Тэрэн дээрээс их үт. Тэг хүн боддсон юм биш сүлдээ. Сүлдээ хүн унтхаа байт юм лээ. Ингээ унтчих зүудэн зүртэл ингээ нэг орж ирнэ гэдэг шиг бодож штэ. Ингээ бодоол тэгээд нэг ийшээ хөрвөөгдөж гэдэг юм уу 0 орохтой шүшэн хүн одоо бизнесхүүн тодорхой тий гадаа нэг ингээ дуу чимээ ингээ гарна янз бүрийн болно ингээд ингүүд хүн бодож байгаа юм чи. За би тэрийг үзсэн. Одоо тэрийг нь үзүүл яах вэ? Энийг нь үзүүл яах вэ? Энэ юу яг ямар хамаатай юм. Тэ ерөөсөө үргээд тий. Ерөнхийдөө бол одоо хөдөлгүүрийн ангиудаас гадна яг энэ завтын цагшаан гэдэг чинь өөрөө бас яг найзах нь хийж явж байгаа цагшаан гэдэг чинь өөрөөс айгүй тийм толгой эргүүлсэн байдаг байхгүй тий. Яг энийг үзчихдэг энэ юу шиг ингээ байждаг. Энэ чинь яагаа болохгүй нэ гэдэг. Тэгэл тэр чинь яг схемийн дагуу хөөгөл учрыг олох гэж явах чинь үнэхээр яах вэ сүлдээч бүр яг нэг зүүдэндээ учраа болно шүү дээ. Тийм байна. Үгүйс нэрээ яг тэрийг үздэг. Очоод яг тэрийг үзэнгүү те. Энэ дээр байсан биш шүү дээ. Иймэрхүү жишээтэй юм бас байдаг те. Тийм байдаг шүү. За одоо ерөнхийдөө бол манай одоо өдийн цаймаар ерөнхийдөө одоо болж байгаа байлгүй дээ тийм. Одоо болж байгаа. Одоо сайхан орохгүй. Тэгээ. За манай инженер Мөнхбаатарын маань хийсэн гарын хорхог. Үнэхээр нэр хөдөө гарын халуун чулуу батсан гэсэн. Одоо санаанд орж ирнэ тийм. Үнэхээр энэ жилийн бол миний хувьд анхны хорхог. За. Та одоо хөдөө орон нутгатайгаа ойрхон байдаг, байгаль устайгаа ойрхон байдаг хүмүүс бас орохгүй эзэн л байлгүй. Тий. Миний бол анхных байна. Яг энэ гоё байгальд тийм үү гараад ирсэн. Үнэхээр гоё амт бол чанарт амт чанарын хувьд бол янз юм байна. Ямар гоё юм бэ? Энэ хүмүүс харж магадгүй Утаман жоохон юу вэ шүү асуулт шүү. Махбат гоё юм. Наадсан бүрээс миний шүднээс 7 дор авчихсан. Тэгээ залуу хүмүүс даахгүй шүү нөгөө дээр үед настай хүмүүс ич минийгөө золгаач гэдэг шиг золгаач юм болохгүй юм аа. Үнэхээр сайхан байна. Гоё байна. Баярлалаа. Дандаа инженерүүд маань ингээд хүмүүс олж байгаа хэрэгтэй те. Инженерүүд үдийн цаа үнэхээр ийм байдаг юм. Өгөөлтэй зүгээр хаяа энэ яг хөө зүгээр манай блог зориулаад маа найз маань ийм орхог дүнээс манайд ямар өдөр болгон орхог идэнэ гэж юу аах вэ тийм ээ. Тэгтээ бас юу энэ салбартаа бас нэг 10 жил гэдэг юм уу те 20 жил ажиллаад ирэх юм бол ийм хоол иж болно. Ягаад гэвэл энэ чинь бас нэг биднээс тодорхой хэмжээний төвшөнд хүрчлээ тийм үү. Бас дараа нэг хэдэн хүн ажиллаж гин нөгөөд маань ажиллаа дагаа явцдаг болсон үед бол биднээс ер нь тэгтээ ихэнх тохиолдолд хажууд нь хяналттай л байдаг шүү дээ. Тийм ээ. Шууд 100% орхиж бас тий болохгүй тий. Өнөөдөр бас ажил багтаа байж таарлаа тийм үү? Үнэхээр манай орон нутгийн инженерүүд маань бас ийм гоё байдаг юм байна оо. Манай ч өөр юм нөгөө гаражийнхаа мухар тэгэл манай нөгөө жошин инженерүүд маань өөрөө нөгөө хоол хийж өгсөн шүү дээ тий. Тэгэл ямар хоол хийх вэ? Одоо ямар хоол аваад очивол гэдэг манайх. Үгүй яах мэн хоол мод хийж чадахгүй хоол аваад очиё л. Энэ ч одоо бас нэг хүн хоол аваад идчихвэл тэр чинь идчих юм үстэй тийм үү? Тийм. Тэгэхээр чинь яг энэ гоё инженерүүд үдийн цаг хүн өөрөө хоолоо идэж хөө. Цой өнч бай юу ч бай тийм үү? Тийм. Тэр нь би бодлоо идчих гоё байхгүй. Манай эрчүүд
нэг хоолнд авьяастай байд юм болов уу гэж боддоо шүү дээ. Дээд нэг ресторан янз бүрийн юм харж байхад энэ дандаа эрэгтэй хүмүүс тоогоо чигээд байдаг. Тий, тоогоо шигээд байдаг. Дээрэс нь яадгүй хөр ингээ хараад ах чинь одоо энэ зуны аял цугаалгын цаг эхэлнэхөө тийм үү хот өрөөнөөс хүмүүс ирнэ. Тэнгүүд тэнд хүүхдүүд нь тоглож ил байдаг. Тийм үү. Нөгөө манай ирчүүчээ өөр хамт тэнд нэг шордогны зуг тавьсан. Хөөсөө бас ногоож байна. Гүр хэмнэг. Угаасаа яг үстэй тэгэл чинь зуны амралт цугаалга гэр бүлтэй хоол игээд ганц олж байгаа боломж нь тэр юм чинь. Тэрийг бол буруу гэж байгаа юм биш. Тэгтээ манай ирчүүд бол хоол их сайхан хийнэ. Ирчүүд баг малч. Аялал цугаалгын үлрэл мэдрэлээр бол тэгэл аавын хоол гоё шүү дээ. Хүүхдүүд дорсомжтой тийм ээ. Аав минь гоё ингээд агаар шалгандахаар гоё хоол. Аавын нэг хоол идчихсэн гэдэг. За миний их ихнэр идэв хөхтэй. Эхнэр эдэн хөхтэй гэдэг ч ихсэн харин ам бүлээ нэг гоё таньж байгаа. Ам бол эхнэр хоёр хүүхдийн хамт одоо амьдарч байна. Ам бол дөрвөлээ. Манай нөгөө хашг шиг нэг мууртаа гэдэг чинь жижигэрийн төвчөрөмтөн байна уу? Баггүй нэт нүрэ тэмдэг гэсэн нөхдөг. Хөөч нөгөө хашаанд байдаг байх та нохоотой байсан тэгээд одоо нохоог байгаа. Хүүхдүүд хэд хэдэн насны хүүхдүүд байна гэж. Манайх ч том нь 13 таа. Баг нь 9 таа. Яагаад гэнэ нөгөө юуны автын салбраас өөр юм асуугын овч байгаа хүмүүс бас бодож магадгүй. Гэхдээ бас үнэхээр бид нар чинь шиний яг зүгээр саний ярьдгаар бид нар чинь өнөөдөр үгд автын салбарт инженерч гэдэг юм ингээд нэг явж байгаа боловч бид нар ардаа амьд санд аавууд байна тийм үү? Тийм. Яг учраас зүгээр бас тийм. Юу л дээ биднес ар гэртээ нэг жоохон баг цаг зарцуулдаг хүмүүс. Ер нь яг нэг үйлгээд. Харин яг тийм учраас. Тийм. Тэгээд бас ар гэрийн минь даагаа явж байгаа хүн гэдэг чи одоо бас их мундаг шүү дээ. Ер нь бол нөгөө яг нэг хүчрхэг хүний ард бол нэг хүчтэй эмэгтэй хүн байдаг тийм үү? Бас нэг хүчрхэг эмэгтэй хүний ард бол бас нэг ар гэрээ бүгдийн зохицуулж явж байгаа нэг саган залуу байгаа гэдэгт бол би итгэдэг. Тэнгүүд ямарваа нэгэн зүйл юу гэдгийг ганцхан нэг хүнээс уялдаа холбоогүй гэр бүл гэдэг зүйл бол заавал нөгөө хамтын хүчээр бий болж явдаг учраас найз нь бол тэрийг бол тэгж боддог шүү дээ. Зөв. Ер нь бол тийм шүү дээ. Манайд өнөөдөр автын салбарт гэдэг юм уу ингээд ажиллаад явж 10 20 жил ажиллаа. Яахтар амжилт болоод аваач цосон юм байхгүй ч гэсэн тийм үстэй. Бас 2 өдгөө хоос оноход Монгол үг байдаг тийм. Ингээд зүтгээд явж гин. Тэгтэл бидний ажил айгу оройтдаг ажил л та. Дандаа оройтно. Цаг наргүй ажиллана тийм үү. Нэг хүн маргааш өдөө явах гэдэг шүүгээд ингээд ороод ирдэг. Тэгээ нөгөө тандын нүрэ халуун гэдэг тийм. Ингээд явна. Үнэхээр ар гэрийн маань аваад явж байгаа сайхан бүсгүйчүүд эхнэрүүд байна. Тийм үү? Байна. Та бүхэндээ аммут мөн нийт манай Монголын инженерүүд гэдэг юм уу тий аль салбарын инженер адилхан байхгүй адилхан тийм үү тэгэхээр бүх одоо Монголынхаа инженерүүдтэй ар гэрийнхэн дааж яваа эхнэрүүдэд одоо маш их баярлаа гэдэг ирчүүд байж болно тийм ээ тэгээд тэрнээс үгээс гарахгүй тэнгүүд тэр мундаг инженерийг бий болгоход та нар их том хувь нэмэр оруулж байгаа шүү л гэж хэлмээр байна. Яг тэгвэл биднээс одоо хийж байгаа нэвтрүүлэг бол би хувьдаа ингэж боддгийн цааш та Монголын бас сайн инженерүүдийг бий болгохын төлөө биднээс хичээж байгаа. Тэнгүүд энэ их орондоо оруулж байгаа бас нэг томоохон хувь нэмэр юм болоо. Яг зөв гэх юм тийм үү? Би бол тэгж боддог шүү. Тийм ер нь бол яг хоо инженерүүд үдийн цай гэдэг энэ блог маань зөвхөн автын инженерүүдийг яг би ч өөрөө нөгөө Жак Манер шиг автын талынх учраас тийм. Инженерүүдийг л оруулаад байгаа. Нэг би дугаар болгондоо хэлж байгаа. Та хэд маань аль салбарын инженер гэж болно тийм үү? Тийм. Тэгэхээр та бидний дугаарт одоо оролцоо гэдэг хүсэлтээ өгөөч тийм үү? Тийм. Доор комментэр ийм салбарын ийм хүн байна тийм. Байж болно тийм ээ. Үнийх ч байж болно. Энэ инженерүүдийн үдийн цай гэдэг бол зөвхөн автын инженерээр хязгаарлагдахгүй юм шүү. Та бүхэн манай нэвтрүүлэгт тийм оролцмоор байгаа бол одоо юу гэдэг манай энэ YouTube channel-ийн доор юм уу нэг бол инженерүүд үдийн цай гэдэг Facebook page байгаа. Энэ дээр та бүд маань коммент хийсгээр сэтгэлээ үлдээгээд тийм хүсэлтээ үлдээгээрээ мөн бидний энэ ярьж байгаа энэ сэдвийн талаар тийм өшөөлүүд илгэрүүлээд яг ийм машины талаар яриач яг энэ хөдөлгөөн маш автомашины ийм чиглэлээр яриач тийм иймэрхүү байдлаар бас санал хүсэлтээ бас өгж болно шүү гэж одоо хэлмээр байна. Тэгээд өнөөхдөө бол инженер Мөнх Артартаа маш их баярлалаа. Тэгээ нэг хөгжлөг юмэр нэг асууж тийм үү гэж бодоод байхгүй маань. За.
чам ягаад тавг гэд нэрлэлцээ. Одоо мэдж байгаа хүний нэг нь жийл. Тэгээд одоо үзэгчд мэдгүй болохоор одоо яри да тий. Ярих шүү дээ. Ярихгүй яах юм бэ? Тавгч биш л дээ. Уул нисдэг тавг та. Нисдэг тавг тий. Чи би бол яг жоохон хэлээд байна тий. Овг мовг нь мартаа. Овг нь мартаа. Хэд талаараа гоё нэг яриад байгаа нэг. Салбарын нэг. Гэхдээ энэ ингэсэн. Би ч доктор байлаа шүү дээ. Тий. Тэгээд энэ нэрийг би одоо манай докторын зоргоо захирал өгсөн болоо. Туул менежер гэж байсан. Одоо туул захирал тийм үү? Өгсөн болов гэж одоо олч би өөрөө бол яг хэн өгснийг мэдээг байгаа. Наа за. Тий. Нэг мэдгэд нисдэг тавг шүү дээ. Тий. Тэгээд нөгөө би тэн чинь нөгөө борлуулалтын 7717 гэдэг машин барьдаг байлаа. Тэгээд өөр нь бол чи анх Zigzag Group гэдэг компанид орж ирэхдээ одоо энэ бараа төгөлтийн жолооч ажиллаж шатаж байна. Тий. Борлуулалт шиг тийм үү? Тийм үү? Нөгөө салбаруудаар авиж бараагаа өглөө захиргааны авдаг тий. Тэгж явдаг байлаа. Тэгээд тэгж явж байгаа л нэг өдөр нэг тийм нэртэл болцсон байсан шүү дээ. Төвчгөөр би аюургаа өгцөг яриад. Юуны 70-17 гэдэг микр баруун төрийн зам дээр ингээл яваад ингээл явжсэн чинь хажуугаар зоргоо захирал нөгөө туул захирал хоёр ингээл яг ингээл чиний хажуугаар ингээл явсан юм шиг аахгүй. Тэгсэн чинь хүүхэн зур хаалал урд нь ороод ороод нөгөө чамаг уулна нөгөө өөрсдөө харж байгаа л гэж ботсон юм шиг. Тэгээ нөгөө захирлын машин хөндлөх ёстой шүү дээ. Тэгээ ууг нь болоод хааллал өөрсдөө шахаал хааллал гэрэн дахиад гараад бууцсан гэж байгаа юм шүү дээ. Баруун дөрөв замаас одоогоор бол баруун дөрөв замаас Улаанбаатар хөтөлбөр ухц манай Zigzag яг төв байсан тий. Тэгээд тэн дээр баруун дөрөв замаас хаалал явсан. Араас нь хоёр захирал яг гэрлэн тохион дээр ингээл тулаал зогссон гэдэг чинь. Тэгээд нэг гэрлэн тохион өнгөрөөл араас нь яваал эргэж орол мó 70-17 хаавна гэдгсэн чинь сая бараагаа аваад гарцсан шүү дээ. Ингээл тэгж юм. Сая бараагаа аваад гарцсан гэд хаашаа явчих вэ? Дог 2 гэд одоо нөгөө наны замын уртлын шуулаа колонк дээр байсан тийм үү? Тий. Тийшээ явсан гэдэг тэгүн гут нь. Чам руу залгаад уцаа авахгүй харна. Араас нь тэдний тухайн үеийн нөгөө дог 2 дээр байсан борлуулагч урж юм ярьсан байгаа байхгүй. Тий, одоо манай 77-17 очиж. Ааха. Тий. 77-17 очиж өсч. Сая бараагаа болгосон явлаа гэсэн. Тэгээд Улаанбаатар ихлээр хурдлын дөөс наны зам ороод тэгээд тэр баруун дөрөв зам дээр нэг дохоо зогсоол араас нь яваад ороод тэгэж явсан байгаа. Тэгээд нисдэг гэдэг тийм үү? Хончиг чамд өгсөн гэж одоо би бол яг газар дээр нь би өөрөө дог автомат дээр байжсэн би өөрөө мэдээд байгаа юм. Тэгээд тэр манай нөгөө докторыг нээл өгсөн. Манай зоргоо захирал өгснөө пол менежер өгснөө би бол яг мэддэггүй. Сүүлдээ манай туул захирал шүү дээ. Хамгийн их намайг авсан хүн манай туул захирал байхгүй. Би чинь шинэхэн хөөхд очиж илаа. Тэгээд яасан чинь намайг за би хөлөг гэмтээсэн. Тагтаа очиж байгаа. Энд чи заа чи хөлөө өдгийч чи тэр. Тэгээд яг манай хүн намайг харахтаа бодсон. За энэ нөхөрж ирэхгүй дээ гэж бодсож анх ирсэн. Тэгээ нөгөө манай докторын одоо нэг дог 5 модны 2-ын салбар дээр чи би чинь юу хат тэр чи 24 цаг байсан зөө. Орой ороод нэг машин л ордог зөө. Тэгээ тэнд одоо нөгөө ганц нэг инженерүүд байсан. Нөгөө чи нэг энэ машины моторыг авчих гэдэг юм нэг ингэч гээд. Өөрөө хоббитай. Хоббит. А түүнээс чи бол зүгээр өдрийн цаг бол борлуулагч байсан. Тий. Бараа түгэл. Тэгээ тэнд энэ машин яах гэж ингээ асуунгууд мотор боонч гэдэг юм уу те нэг тухайд ингээ нөгөө челленжер мэлэнжер тэр үе чинь 80 одоо булчин бэжэр хэднээс чи модны машин байлээ шүү дээ. Одоогийн чи нөгөө 600 700 юм гэдэг. Тэнгүүд орой очичдаг. Та нөгөөдгийг хардаг. Тэгээ биднээс чи хамгийн гол нөгөө энэ докторд орох чи шалгалт авдаг байсан те. Хими бүтээгдэхүүн ямар машинд ямар дос сэргэлэх үү ингээд бүх юм ингээд сургадаг. Одоо би өнөөдөр хүртэл ингээд энэ салбарт ажиллаж байгаагийнхаа бас нэг ач баярын гэдэг юм уу биднээс хамгийн анхны суур их сайтай гарсан хүмүүс гэж боддгийг. Зөв техникийн мэдээлэлтэй тийм үү. Тэгээд тэндээ очдөг. Тэгээ очиод нөгөө ороод нөгөө машины мотор цодорыг ингээ хараа зогсож штэ би чи надыг үгж тэнд шууд машин когийг оруулахгүй тэгээд нөгөө яг нөгөө цөвлгөө мөрлөгийн хамт нь тэгэд гараад ирэх гадаг нар гарцсан байдаг штэ. Тэгээ өглөө ажил руу шааж. Тэгвэл үнэхээр яах аргагүй автын талын үнэхээр хоббитай. Тийм тэгж жагаад нөгөө баян бүрдийн дог 7 дээр гэдэг хамгийн анх чи чинь нөгөө засварчин болоод явчихдаг чинь. Тэр чинь жолоочосоо гинт засварчин боллоо байна. Баялаа тодоохаа гэж явж исэн юм даа бол. Одоо тэр би юу тодоохаа гэж боддогсэн тийм ээ. Тэгээ одоо чи ихэд бол тэнгууд би бодоод байгаа.
Одоо намайг бас нөгөө доктор үеийнхэн ч бас тэгдэж штэ. Хуучин ингээд ажилд орж иж байхдаа намайг ахаа гэдэг гэсэн. Одоо юу вэ гөгшөө гэдэг байгаа. Би удахгүй тэрийг ахаа гэдэг дутгаа. Тэгвэл би баг өгшрөөд байгаа юм шиг байна. Чи бас баг өгшрөөд чамайг ахаа гэдэг байсан болчих жоо. Энэ голын ирэг дээр уулын мохол энийгээ сууж байсах гоё ч юм уу. Энэ камерыг ер нь болчвол бүр гоё юм ярмаар байгаа. Нэвтрүүлэг юм да. Нэвтрүүлэг юм да. Арич бас тэгж янз янзын ярьж болохгүй байх тийм. Янз янзын хүмүүс үзсэн тиймсэн. Яг зүгээр хөгжлөлтөөс ярих тий. Үнэхээр яг зүгээр тухайн үед бид нар дандаа залуучууд байлаа 20 дөнгөж хүрж байгаа тий. Жижиг хүүхдүүд байлаа бидэрт бас алдаа оноо их байсан л да. Зүгээр янз бүрийн одоогоор ярьж байгаагаар бол бидний нэг тогшоо мөгшоо гэдэг юм уу тийм. Ингээд одоо нэг юм хийж байгаа нэг юм эвдчихдэг тийм. Яг хөө гэхдээ бид нар тухайн үеийн бас энэ хүмүүсүүдийн чанарч сайн гойж байсан юм уу те. Өө аха ингэчлээ юу юм. Одоо яах байх юм тэгвэл те. Одоо бол хэрвээ ингээд нэг машины нэг юм уулчих юм бол одоо тэгээд загнуулаад одоо Тэгээ нөгөө чадваргүй мэрэгжлгүй тэгээд одоо нөгөө Facebook юм марчин баахан янз янз болоод ингээл одоо нөгөө хүн болгоо уцтай болцсон. Нөгөө лайв хийгээд тэр үед бол яг хөө би бол бүр хувьдаа бас их л машины янз янзын юм өдөж нөгөө дөнгөж цахилгаан сурах гал хоббироод явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр чин яг автын цахилгаан талаар чин тэгэж их гоё мэддэггүй юм мэддэггүй өөрөө бүх юм ингээд нөгөө ингээд хөөгөөд ингээд сурж байгаа учраас янз янзын юм шатаан тий Тэгин ингээд бүр би ч одоо надад одоо тэр яг хаа яриад заах зүгээр нөгөө юуны 201 шинэ орооч 200-ын солонгос бивтаа гаргацсан шүү дээ. Дөнгөж авч орж ирээд гуудартайгаа орж ирээс хөгжим тавьж байгаа л. Тэгэл одоо яах байх юм тэгэл. Тэгэл гоо аха энэ одоо ямар сони юм бэ гэж тэгсэн чинь урталтай нөгөө хөгжмийн үндсэн галгамлагч байдаг шүү дээ. Тэрийг авчиад зүсэр ингээд хийцэн байж байгаа байхгүй. Тэр шатлахгүй. Би гэтээ яг тэр зэсээр ороогоод хийсэн гэдгийг буруутгаагүй. Би өөрөө анхаарал болгоомжгүйгээрээ тийм үү. Зүйлээд гэдэг юм ингээд янз янз асуудлууд үүсгэсэн. Ингээд янз янзын юмнууд байна л да. Тухайн үеийн тэгээд үнэхээр тэр ууж ус сэтгэлтэй тийм одоо үйлчлүүлэгч нараасаа тий одоо юу гэдэг одоо ингээд баярлалаа гэж хэлмээр санагдаад байдгийг. Өнөөдрийн бидний үдийн зэрэгтэй гэдэг юм ингээд энэ автомашины талаар уухгүй одоо ингээд явцсан энэ зүйлийн маань нэг их шин тийм үү. Гэтэ бидний алдаатай оноотой зүтгэсэн. Бас бидний хичээл зүтгэл бас байгаа л баг. Тий би яг учрыг олчих гээл тий. Тэр үед одоо нөгөө биднээс яг л чиний сэний хэлдэг те дөнгөж 20 хүрээгүй шижгээсээ дөө хүмүүс юу гэж мэдгүй. Ердөөсөө мань зэн бол одоо мотор боож үзэгөө чиж үзчихмээр санагдаад байдаг шүү нөгөө. Хөгчөд ярьдгаар те нэг барилчмаар санагдаад байдаг шиг юу ч хамаагүй үзчихмээр ямар ч хамаагүй моторыг яаж ч хамаагүй боогоод гаргаж үзмээр санагдаад байдаг чинь тийм байсан. Тэг яг чиний сэний хэлж байгаа нь үнэхээр бас тийм гоё сайхан ахнараа тийм үү хүмүүс байдаг. За яг дүү ингээ алдаа гаргачлаа. Алдаа гаргадгүй хүн гэдэг бол байхгүй. Хүн болгон алдаа гаргана. Харин алдаан дээрээ суралцах нь хамгийн чухал. Одоо би энэ залуу үеийн дүнэртэйч гэдэг юм уу? Эсвэл бол энэ автын салбар руу орж байгаа те шинэхэн одоо инженер болж байгаа нөхдөөд бүгдийг төгс сурааг байгаа штэ. Тийм үү? Явдал мэдсэн байгаа. Алдаж болно. Харин алдаанаасаа бити нэгцаарай. Харин тэрэн дээр дахиж алдаа гарахгүй тул чи юг сурах ёстой гэдгээл чиний мэдлэг жоохон дутуу байгаа учраас л алдаа гаргаж байгаа. Би бол тэгж боддгийг. Би өөрийгөө нэг юм алдаа гаргах юм бол миний мэдлэг дутуу байна. Энд дэр миний анхаарал сул байна. Тийм ер нь өөхдөө бол тийм мэдлэг нэг дутаад ах чи байх тий. Ер нь чи бүгдийн одоо юу гэдгийг мэдхгүйгээс л хоош тийм. Тий. Тэр чи алдаж байж гэдэг юм уу? Ондог ёсыг би дагнаа нөгөө чон юм шүлггүй шүү дээ. Би ч өөр удаа гараад байсан чинь найрагч болчихсон юм байна. За ингээд манай Аранга аймгаас спид автосасурын инженер Мукатартайгаа буюу бидний хэлж ярьж одоо очилж дууддаг найз байна. Нэстэг тавг. Найзынхаа гоё н сервисээр ирэл Аранга нутгийнхаа энэ булгуулынхаа зүүн суганд ирээд гоё найзынхаа хийж гисэн гараараа хийж гисэн хорхгий гэдэг. Үнэхээр нэг өдрийг бас айгүй гоё өнгөрөөж чадлаа. Үнэхээр гоё үдийн зоог байж чадлаа гэж баярлалаа. Зүгээр. Тийм биднийг бас одоо ингээд үзэж байгаа сонсож байгаа та нартай маш их баярлалаа. Бид нар чинь яг тийм телевизийн гэдэг юм уу тийм мэрэгжлийн тийм хүмүүс биш болохоор тийм үнэхээр жоохон цэгцгүй энэ төр ярьж иж магадгүй байх. Ер нь манай блог маань өөрөө ч тийм
заавал тийм нэг стандарттай тий нэг юм баригдмал биш. Зүгээр л өнөөдөр инженерүүд үдийн цаандаа юу ярилцдаг, ирчүүд тэр тусмаа тийм үү? Юу ярилцдаг юм бэ гэдэг талаараа л бид нэр мөн зүгээр нэг дэмий чалчиж суухаар тийм үү? Бас нэг хүнд хэрэгтэй мэдээлэл өгчээ гэдэг утгаараа бид нэр иймэрхүү одоо инженерүүдэд оролцуулаа тий ингээд ярьж байгаамаа. За тэгээд ер нь бол минь найз нэг юм гоё автомашин хэрэглэгч нарт тийм үү? Зориулаад зүгээр одоо ингээд 20 жилийн автомашин засвар хийгээд гэдэг юм уу? Одоо ингээд инженерийн хувьд одоо автомашин хэрэглэгч ихэнх жолооч нартаа та юу одоо юу гэдгийг чи нэг хэлэх юм уу захих зөвлөмжүүд юу байна вэ гэж. Гэхдээ яг хөө тэгээд би ч одоо энэ чинээс хот хүрээ явна те. Шөнө оройн цагаар явна. Янз штэ хүн. Заавал нэг өдрөөр явна гэсэн. Тэгээ явхад бол ер нь бол би жолооч нартай гэрлээ шилжүүлээч. Нэгдүгээрт тийм үү. Хоёрдугаарт хурдаа зөв тооцоолооч. За 100 даа ялангуяа одоо ингээд баяр наадмын өдрөлд одоо хүн болгон л яарж байгаа сайхан баярлахыг хүсэж байгаа. Тэгээд тэр баяртаа явж байгаа бол хэдүүлээ бас нэг хурдаа зөв зохицуулаад бас хитих удаа явах биш. Тийм ээ? Бас нэг урд ингээд хөгжил үүсгээд нөхдөд яваад байна шүү дээ. Тэгээд хурдаа зөв зохицуулаад дээрэс нь суудлын бүсээ зүг. Тийм үү? Тэгээ хүүхдүүд маань одоо зам бол нэг аял зугаалгын цагаар лүкээр их толгойг нь гаргацсан явж байна. Одоо цонхоор толгоогоо гаргацсан явж байна. Энэ бол нөгөө зөрж байгаа тээврийн хэрэгсэлд айгүй хэцүү байдаг. Одоо юу гэдгийг хитрхи ойрхон шахаа зөрүүл ямар эрсдэл хүлээх вэ? Ийм аюулгүй байдлуудаа жоохон манайх safety талдаа жоохон анхаарч яваарэ. Гэрлээ яг цаг тохиолдол хойд нь шилжүүлээд гэрлийг бол 100-150 м-д шилжүүлэх ёстой байдаг. Энэ бол Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмдээ анх суудсан байдаг. Тэнгүү та хүн минь бүх зүйл ингээд дөрмөөрөө явах юм бол бүгдээр ингээд болчихно. Дээрэс нь та бүгднээс хурдаа зөв зохицуулаад манай өөрөө зам яг тийм нэг тийм гоё зам биш шүү дээ. Тэнгүүд замд буруу гөхөөсөө илүү тухайн замынхаа нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж яваарай л гэж хэлмээр байна. Тэ? За, ер нь бол энэ бусдад битгий бас нэг юута нэг саад болооч тийм үү? Бусдад битгий ингэж хөндрөл учруулаач. Таны гэрлээ шилжүүлэхгүй одоо машиндаа нэг машин зөрөөд цаашаага өнгөрөхөд тэр хичнээн км цагийн хурдтай өнгөрж юм тийм үү? Цаашаага юу хүлээж байгааг мэдэхгүй. Дээрээс нөгөө нэг одоо манай хөдөө орон нутгийн зам чинь нөгөө тусгаарлах зурвсгүй. Дээрээс нөгөө мал их орж ирдэг учраас нөгөө гэрлийн галбаагаар зөртөл урдуур мал ороод ирдэг. Одоо хамгийн ойрхон нарийнхан бол нэг хүний одоо эд хөрөнгөөрөө хохирно. Чаашлах юм бол амь насаараа хохирно. Тийм учраас бүгдээрээ одоо цөөхөн монголчууд тэгвэл биеиндээ хайртай бай. Тийм үү? Хайртай бай гэдэг чинь очиод илээ талаадах биш. Зүгээр нэг сайхан гэрлээ шийдвүүлчих. Хурдаа зөв барай явчих. Дээрэс нь игнээ байраа одоо нөгөө манайхан чинь нэг хөдөө гарахаар нэг бие сэтгэн штэ. Тэгэхээр авчид зам дээр голлол бараг шухуу тавьчихдаг. Тэр хөөгөө шахаа тавьчих болно. Эсвэл бол дараагийн нэг туслах замаар буугаад. Энэ бол тийм бийцэх гэдэг зүйлийг одоо юу гэдэг ингээд энэ манай Монголд л одоо юу гэдэг ингээд гадны хүн амтан тэр ирээд тэр хамтан тэр явж байхад бас ичмэр юм байна. Яг замын хажууд ирээд бүгдээ игнээ зогсоол бийцэл зогсож идэг тийм ирчүүд нь ч эмэгтэйчүүд нь ч юу гэдэг ингээд энэ зүйлүүдээ бас одоо харьцангуй одоо юу гэдгийг замын ганцсангууд тийм үү одоо юу гэдэг замын үйлчлэгийн байгууллагууд нэг гоё нэмэгдсэн байж байна. Хоёрдугаарт бас их гоё юм зөв соёлтой боловсон нойлууд их байж байна. 100 км-т нэг нойл бол хангалттай байгаа шүү. Байна. Энэ одоо яг сүүлийн үед одоо хамаагүй их болчлоо шүү. Одоо хар орон гэл ингээд цаашлал ингээд явах юм бол яг энэ бүхэн дахиад нэмэгдэж болно. За бас хүн тооцоололгүйгээр бас янз бүрийн болно шүү дээ тийм. Яг жишээл дугуй хагарлаа гэхэд замынхаа хөөг гоё шахад тавихгүй бол нөгөө нэг том ачааны машинтай явж байгаа хүмүүсийг тийм үү өөдөөс нэг машин ирж идэг гүйц төрүүлэх нэг хэцүү байх нэг хэцүү яг нэг ийм сар өнөхцөлд орж байгаа байхгүй. Таны дугуйгаас хагарсан л бол хагараа л үз. Гэхдээ яг нөө бусдаа саад болохгүй тул сайхан замаа чөлөөлөө зогсоход их өсрөл нэг 10 м явахгүй шүү дээ. Дараа л ингээд ороход нэг 2-3 м л явна гэсэн. Тэр хооронд нөгөө хагарсан дугуй нэг будаа болохгүй тийм. Тэнгүүд та манайхан одоо өөрийнхөө өмч хөрөнгийг хайрладагшгэ бусдынхаа бас эрүүл мэндийг хайрлаарай л гэж хэлмээр байна. Ингээд сайхан соёлтой олцчихвол бүх юм болчих чинь. За. Ерөнхийдөө бол манай Арангагаас бэлтгэнд хүргэж байгаа инженерүүд үдийн цай болоогийн маань энэ дугаар маань ерөнхийдөө ингээд өндөрлөж байна. Гадаа зэрүүхэн болж байна. Дээвэр хувцас өмсөд ингээд суулаа. Үнэхээр энэ гадаа агаар тийм үү? Энэ үнэхээр Монгол
оронд Монгол хүн болж төрсөндөө яг л ийм л үед нэг тийм өмгчтэй гоё байдаг шүү дээ тийм. Тийм учраас одоо 100 цаг болж байна. Хүн болгон л яг энэ байгалийн агаар энэ байгалийн энэ гоё зүйлүүдийг мэдэрхийг хүсэж хүн болгон Улаанбаатар хотоосоо ч гэдэг юм уу байга газараас тийш явж байгаа байх. Тэгэхээр манай сая Мукатар инженерийн хэлснээр гэрлээ шилжүүлээ, замын хөдөлгөөнтэй соёлтой оролцъё тийм үү. Мөн автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг та бүхэн маань хотоосоо гэдэг юм гарахтаа ч гэдэг юм уу тийм үү. Ер нь анаас ч байсан тийм ээ. Анаас ч байсан тийм. Гарахтаа бүрэн бүтэн байдлаа шалгаараа, аюулгүй зорчоороо гэд ингээд одоо та бүхэндээ одоо хүсэж байна. Тэгээд манай блогийг та бүхэн маань YouTube сувг инженерүүд үдийн цаг гэдэг энэ YouTube channel дээр хайгаад үзээрэй, гараад ирнэ. Монголоор бичээд юм англиар бичээд хамаагүй гараад ирнэ. Мөн инженерүүд үдийн цаг гэдэг манай энэ Facebook пэйжийг бас фоллоу хийж дагаарай. Тэгээ бид та түрүүн хэлсэн шүү дээ. Та яг ямар чиглэлээр биднээс мэдээлэл хүсмээр байна автомашины чиглэлээр тийм үү? Энэ бүх зүйлүүдээс комент бичээрэй. Мөн инженерүүд маань зөвхөн автын инженер биш шүү. Бүх салбарын инженерүүд байж болно. Манай дугаарт ороод маш сонирхолтой байдлаар монголчуудаа хэрэгтэй тийм үү? Энэ зүйлүүдээс ингэж хуваалцмаар байна гэж хэм бол та бүхэн манай энэ YouTube channel-д доор юм уу энэ Facebook page-ийн маань доор санал хүсэлтээ бичээрэй. Бид нар таны бүх хүсэлтүүдийг, бүх зүйлийг бид нар хүлээж авах болно гэдгийг одоо хэлье. Ингээд нийт автомашин хэрэглэгч та бүхэндээ төсвөлийнхөө урайгаа одоо хэлээд хоёлаа дуусах. Нэрээ нөгөө нэвтрүүлгийнхаа уламжилт ёсоор нөгөө юу яагаад байгаа шүү дээ. Сүүлийн үгийг тий танд үлдээ яа гэдэг. Миний өгшин одоо энэ завшааныг ашиглаад тэр нутагт суугаа ээжтэй баярлаач гэдэг юм. Одоо нэг тийм юм ярьдаг. Хөөсөд яваагүй зүгээр яг энэ таны цаг мөч тийм үү? Та юу хэлмээр вэ? Зөв. Нэг айдооны мэдлэгээ гэдэг шиг юм болох гэдэг шүү дээ. За яг тэгээд юу яа? Сая яг чиний нөгөө хэлсэн үгэн дээр нэмээд нэг үг хэлэхэд нөгөө заавын автын инженер гэгээгүй шүү дээ тий. Бас үзэж байгаа үзэгчд маань өөрсдөө юуны инженер оруулах хүсэлтэй байгаагаа бас явуулж байна шүү дээ. Яг зөв. Тий. Тэнгүүд үзэгчтэй энэ бүгдийг нээлттэй үлдээ. Та бүгд маань одоо юу гэдгийг хэдүүлээ үзэж байгааг би мэдэхгүй тийм үү? Тэднээсээс олонхын санал авсан одоо юуны инженер байж болно тийм үү? Та нар өөрсдөө сонирхчих болно шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? Жишээлбэл онгоцны инженер ямар байдгийг ч гэдэг юм үү тий. Одоо юугаар ч байж болно шүү дээ. Тэгвэл та бүгд маань бас өөрсдөө бишээ коммент бичиж болох юм байна. Тэгээд одоо сүүлийн үгээ хэлье. Тийм үү? Сүүлийн үгээ. Эцсийн үгээ гэдэг. За ингээд жолооч та бүхэндээ алтан шар зам нь үлдээтэй байх болтугай. Тэгээ бүгдээрээ аюулгүй сайхан зорчоороо хаачаач усан бай та бүгд мань гарахаас өмнө эхлээ техникийнхаа аюулгүй байдлыг гэрэл тохио ажиллаж гинөө бүгдийн сайхан шалгаад тэгээ аян замдаа сайн явцгаах гэж хүсээрээ доо зүгөөстэй. За оюул өөрөө галчээ. Манай блогийн хуурыг мэдгүй лөө. Мэдгүй. Аюулгүй зорчоороо. За. За 1 2 3 аюулгүй зорчоороо.